Сэлэнг аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 30-наас 31 жилч гишүүн арх согтууруулах хундаа хамтран хэрэгэлсэн 3 найзын нэг нь гадаа осгож нас барж нөгөө нь эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхэд хүрчээ. Уг үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1 заасан бусдын амь насыг болгоомжгүйгээр хохирох гэмт хэрэгт тооцогдсон байна. Тодорхойлбол шүүгдэгч Б тухайн өдөр тэмцээнд оролцож амжилт гаргах медаль хүртсэн тул баяраа тэмдэглэх зорилгоор ил эс гих 2 хүнтэй хамт арх согтууруулах хундаа хэрэгэлжээ. Улмаар согтолтын зэрэг нэмэгдэж шөнийн 3 цагийн орчимд тэд цааш үргэлжлүүлэн уух талаар ярилцсан байна. Энэ үеэр амь хохирогч ил нь ойрхон амьдардаг ганц бие эмэгтэйнд очиж үргэлжлүүлэн ууя гэсэн санал гаргасан ч нөгөө хоёр нь дургуйцэж машиндаа сууж байгаад харихаар тохиролцсон аж. Тэд худалдан авсан архи автомашин дотор уусны дараа шүүгдэгч Б эхлээд эсийг гэрт нь хүргэж өгч дараа нь элийг гэрт нь хүргэхээр явжээ. Элийн гэрийн ойролцоо очиход тэрбээр би өөрөө гэртээ арчих нь их нэртэйгээ жаахан хэрүүлтэй байгаа чи яв хэмээн Бэд хэлсэн байна. Үүнд нь итгэсэн Б найзгаа ганцаараа нь орхиод явжээ. Харин шөнийн цагаар Б хэсэг хугацаанд гадуур явсны эцэст элийн гэрт очиж орсон эсгийнх нь асуухад эхнэр нь гараад явсан орж ирээгүй хэмээн хариулсан байна. Энэ үед Б түрүүн айлд очино гэж байсан уулздаг эмэгтэй рүүгээ явсан байх хэмээн таамаглаж дахин эрүүл хайгуул хийгээгүй байж. Гэвч маргааш өглөө буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 8 цаг 50 минутын орчимд элийг гадаа осгож нас барсан байдалтайгаар улсын тогтогджээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэрчүүдийн мэдүүлэг баримтуудаар тэд тухайн шөнө хамт арх уусан нотлогдсон байна. Шүүх шинжилгээний дүгнэлтээр талигаач элийн биед гадны нөлөөтэй гэмтэл шарах илрээгүй, хувцс тээврийн хэрэгсэл зодон тэмцлийн шинж тэмдэг байгаагүй бөгөөд нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан хүнд зэргийн согтолтой байсан гэж дүгнжээ. Шүүгдэгч Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ найзыгаа тухайн эмэгтэйнд очисон байх гэж ботсон. Найзыгаа муу нэртэй болохыг хүсээгүй учраас энэ талаар эхнэрт нь хэлээгүй. Санамсаргүй байдлаар ийм аимшигтэй зүйл болсонд харамсаж байна хэмээн тайлбарсан бөгөөд хожим талигаачийн ар гэрт очиход алуурчин хэмээн зэмлүүлж сэтгэл санааны хүнд байдалд орсноо ч дурдсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох талигаачийн аав иш шүүх хуралдаанд манай хүү арх уудаггүй уусан ч гэртээ орж унтдаг байсан. Хүүг минь урад татсан гэж үзэж байна. Шөнийн цагаар ганцаараа орхисонд гомдолтой байна хэмээн мэдүүлжээ. Улсын яллагч шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял санал болгосон бол өмгөөлөгч нь 20 ял оногдуулахгүйгээр тэнцэх хүсэлт гаргасан байна. Харин шүүх хүний амь нас сохирсон хор уршигыг арилгах боломжгүй гэж үзэн тэнцэх саналыг хүлээж аваагүй бөгөөд шүүгдэгч Бэг гин буруутай тооцож 1 жил 6 сарын хугацаагаар тухайн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулжээ. Мөн оршуулгын зардал 8 сая 59,200 төгрөгийг шүүгдэгч урьдчилан төлсөн бол талигаачийн хүүхдийн тэжээгчийн алдсны тэтгэмжтэй холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх боломжтойг шүүх нээлттэй үлдээсэн байна. Иймд иргэн бүр өөрийн төдийг найз нөхдийнхөө амь нас аюулгүй байдлыг нэн тэргүүн тавьж хариуцлагатай хянамгай байх нь зүйтэйг дахин сануулж байна.